7 тэрбум хүн бол өнөөдөр маш хэв нэгдэлгүй байна. Монголчууд бол одоо 2.9 сая байна л да. Энэ этгээхт бол Монгол цустай 35 сая хүн байдаг. Тэгээ бид цөөхөн учраас одоо энэ тэнд байгаа ингээд монголчуудыг тоолоод нэг монгол цустай 50 сая хүн байна гэдэг. Энийн шиг одоо хүн төрөлхтөн ер нь яг хэв нэгдэлтэй байх янз бүрийн арга замыг хамт зүтгэх, хамт хөгжих арга замыг хайж байгаа л да. Тэгээ одоо маш богино хугацаанд яаж одоо ингээд хэл ойлголцохгүй ч гэсэн арьс өнгөн шар бор цагаан ч гэсэн бид ингээд эв нэгдэлтэй бараг л одоо орчуулагчгүйгээр биеийнээ тэрж аваад юм жаргалтай амьдрал. Very old, thousands of years. Энэтхэгийн уламжлал хэдэн мянган жилийн түүхтэй нэгэн үзэл баримтлал байдаг. Дэлхийн нэг гэр бүл гэдэг үзэл. Бүх дэлхийн маань бидний гэр бүл юм шүү дээ. Гэхдээ зөвхөн соёл гэгэрхөө энэ оюун санааны зам мөрөөр бид дэлхийн нэг гэр бүл гэсэн ойлголтыг хэрэгжүүлэх боломжтой. Шашин болон оюун санааны зам мөр ялгаатай. Дээрхийн гигантын Шри Равишанкар багшийн хэлсэн нэг энгийн жишээ байгаа. Шашин гэдэг маань банан жимсээр, гадал жимсээр зүйрлэх юм бол хүндийг жимсийг нэдүүлж чадахгүй бананы хальсан дээр тэглүүлээд байна. Оюун санааны зам мөр бол яг доторх жимсийг нэдүүлдэг гэж. Гэтэл бид харамсалтай нь гол зүйлээ авах биш тийм ээ. Доторх жимсийг хайчаад хальстай нь үлдээд байна гэж. Тийм учраас бид нэр одоо шашиннаасаа оюун санааны зам мөр руу ирэх ёстой. Бүх шашинд 3 зүйл байдаг л да. Эхнийх нь үнэт зүйлс. Бүх шашин хайр, compassion, амар амгалан, энерги, joy, нэгүсхийг, баяр хөөргийг ярьж байдаг. it is values. Энэ бүгд бол үнэт зүйлс. Дараагийнх нь хоёрдугаарх нь бол зан уйл уламжлал. Гуравдах нь одоо бэлэг тэмдэг. Үнэт зүйлс бол бүх шашинд адилхан байна. Ганц ялгаатай юм нь тэр үлдээд байгаа зан уйл уламжлал. Харамсалтай нь тэр гол үнэт зүйлс нь адилхан байгааг анзаарахгүй умартчаад тэр зан уйл болон одоо бусад зүйл дээрээ зөвлөлтөд байгаа юм. Тэгэхээр та шашнаас илүүтэйгээр оюун санааны зам мөр дээр гарч ирэх юм бол дэлхийн нэгэн гэр бүл гэдэг энэ үзэл баримтлал бодит биелэлээ олох юм аа. За